Не, тур. Не, весь каштан, не, някой не стигна. Читагагийн бололтой нь. Одоо болчихлоо. Зя. Юм ярьдаг болцтой. За оргиохос лайв хийх бах. 2 утсаар зэрэг хийгнэ. За одоо 8 дүлтцэн 4 дүлтгэхийн төлөө тоглох гэж байна. Энэ тоглолтоор ингээд сүүлийн тоглолт өнөөдрийн сүүлийн тоглолт яваад 4 дүлтчвэл маргааш хагас финалийн тоглолт эхэлнэ. Чи хаанхын тамирч юм байла? Америкийн тамирч юм. За энэ эмэгтэй ч юм бас чансаны яг нарантай яг энэ дээдэлтэй байгаа дөрөвтэй байгаа. Нараа маань болохоор нь WPI pool гэдэг чансаны 5 дугаарт ирэмблэгдэж байгаа. За саядагийнх маань жоох харамсалтай хожигдчихлоо.
Тэгэл одоо манайхан бүгд гоё дэмжин штэ. Дахиад медальтай болох гэж байна. Уцаа цэнэ гэлэхээр авсан. Уцаа цэнэ гэлэхээр авсан. Өрөөгөө. Надаас төлхөр аваад үзсэн. Хэлээхэн цугаал явсан. Төлхөр аваад үзсэн. Төлөх юм ээ. Өөртөө байгаа юм. Төлөх юм. Сууч. Ойрхосоо. Одоо 4-т үлдэх тоглолт. 8-д үлдсэн байгаа. Нөгөө нэг юм хаашаа хийцэн. Кино энэ үеийн өрөөнд ороод. Юу? Жоох. Надад нэг юм авчлаад өгсөн. Хүний юм уу гэдэг юм бол. Амжилт нараа гэж. Хүмүүс амжилт нараа л гэдэг ш. Ахын дэшоогоос юм штэ нараа. Оргилах одоо уцаа цэнэглчээд ирж байгаа. Тэгээд лайв ярих баха. Яа. Сэтгэл санах ч юм бодлоо гэсэн. Энэ хэрэг байна. Тий. Эмэгтэй ч нэрчүүд нь цаа. Энэ тийм ч бас юм байна шүү дээ. Нөгөөчдөр нь отгодод Сүүл олсон. тишээ батгах. Тэ чи чансааны 4 тоо. Нараа ядаад 5 тоо. Жисээ бас нэг Австралийн дэлхийн аваргын хөрөлн талт. Лайв үзээд энэс болж шүү. Өөдрөг эхлэлтэй. За баярлаа. Холоос ингээл ойр орчмоос дэмжиж байгаа олон хүмүүстээ маш их баярлалаа.
За тоглолт нь эхлэж байна. Дүүн түрүү хоол идцээ. Уг нь ямар ч идэх сэтгэл зүггүйсэн чи ид гэсээр гайдаг. За айлын эмэгтэй хагалахаар хаг тоглолтоо эхлүүлж байна. Хаглаа амжилтгүй боллоо. Наач бас хүүхэн нэлээд их сая төгрөг явж байгаа шүү дээ. 12 сая явж байгаа шүү дээ. Тийм. Сахур нь 8 сая явж байгаа шүү дээ. Тийм гойд. Миний солилт арс их. Наач юу тийм шээ. Карбон. Тийм карбон. Энэ бэлтагийн хатгаач нь 400 Жамп нь болохоор арч байна. За Америкийн тоглогч Америкийн нэгдсэн улсын тамирчин Абрлерсон гэдэг хүн байна. Бас нэлээд сайн. Тийм басаж болохгүй. Ер нь бол тийм хилцэн. Сайн тоглож байгаа. Өчтөр гарахантай тоглоод зооноос нэгээр гарсан. Тэгдэг гэж бараг хогч нь барах чинь хогч байгаа юм биш.
Сингапуртнаас түүцээ гаргаад ил гаргаж тавьж байна. Ханаш татаж авчраад. Амар. Ингээд байвал одоо өрсөлдөгч тамир чин цохог болно штэ. Яст ганган цаашаа зогч гинөө. Сая тооны харьцаа 1-0. Одоо нөгөө тасралтгүй тоглолт хийсэн бас гар нь нэлээ халдсан байгаа. Нэг ч завсарлаагүй тоглож байгаа шүү дээ одоо. Нийт өглөөнөөс хойш бараг 3 тоглолт хийсэн. Одоо энэ 4 дахь тоглолт нь. Хамгийн ихний тоглолт 11 цагаас ихэд тэгээд 1-ээс тоглоод 3-аас тоглоод одоо дахиад тоглож байгаа.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг шиг яаж авч өгөх юм те. Таиландтай пеналтахгүй шууд 4 дээр таарна. Хожилцвол пеналтаар биш 4 төлтэй таарна. Уг нь пеналт дээр таарвал гоё л доо. 4 төлтэй таарч байгаа шүү. Тэр залуучаа одоогийн байдлаар 1-0-оор хожигдож явж байна. Энэний дараа тоглолт байхгүй, маргааш тоглоно. Алга орсч ижлэгээл амжилт ирнэ шүү дээ. Энэ өнөөдрийн сүүлийн тоглолт. Тэр түрүү нэг нарийн зүгт тийштэй тэр Таиланд ирэхтэйгээс чинь бүр амар өвөөгөр штэ. За маргаашийн цагийн ойрыг би хараад өгье. Маргааш хагас пеналийн тоглолт. Дүлдчихэд маргааш 9-ний өглөө 10 цагаас гэхэр чинь Монголын цагаар 16 цагаас гэсэн үг.
Монголын цагаар 16 цагаас тоглох юм биш үү маргааш. Тоглолтууд бол ер нь бол яг цагтаа эхэлнэ. Финал нь болохоор маргааш 1 цагаас гэхээр шууд үргэлжлүүлэл тоглох юм байна л да. За тооны харьцаа 1-1. Маратононтой 4 тултаж таарна. Тайлбат болохоор нь дээр аа. Тэгэхээр угаасаа нөгөө талаас бараг Мари тайлбат гараад ирэх баха. Би тэр эмэгтэйг бараг хожих шахаад хожигдчихлоо гэсэн. Одоо ажил 4,000 болно шүү дээ. Зургаан ажлаар тоглоно. Ерөөсөө пенал хүртлээ 6 ажлаар тоглолт шүү эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд нь 7 ажлаар, эмэгтэй нь 6. Гаанхан сая хожигдсон, Маратононд хожигдсон Таиландын эмэгтэйд 16 тултайд хожигдлоо. Зургаан ажлаар. Эмэгтэйчүүд 6 ажлаар шүү. Олон улсын Open тэмцээнүүд ер нь эрэгтэй 7, эмэгтэй 6 ажлаар явагддаг. Тэгээд яг тэр чигтээ пенал хүртлээ онооны харьцаа нэмэгдэхгүй явж зараад басдаг.
Өчигдрийн нарааг хождог эмэгтэй хожигдсон. Хэсгээс гараагүй. Гаархан хожигдсон. За энэ болохоор 4 төлтхийн төлөө тоглож байна. Одоо 8 хүн үлдсэн байгаа нийтдээ. Эрэгтэй 8, эмэгтэй 8. Оргил ах хожигдсон. За нэг. За ярэмэрээ бол тайгуу сонсогдож байгаа шүү дээ. За. Бүгдийн одоо Монголд орой бараг 12 цаг болж өнгөрч байгаа бах тий. Энд нэрмэнд нарагийн маань тоглолт явж байна. За хажих юм бол шүүгийн 4 рүү орж чухал тоглолт явж байна. Тооны харьцаа 2-1 болсон. Наран тоягийн 2, Америкийн дамирчны 1 болцсон явж байгаа. За нэг жоохон тоглолтын тайлбар хий. За одоо бол бид нар 5 ирсэн. Тэгээд наран тояа маань л үлдсэн байна. Сайн уу. Тамаа. За голын хаглаа. Ерөнхийдөө бол шууд хаглаад ерөнхийдөө довтлогоо ийн гэсэн хаглаа бол голын хаглаа хийдэг. Харин уусангүй. За шаргины давуу байдал гэвэл за ер нь ялгаа авахгүй. Алаг дээр 3 шарг, цул дээр 4 шарг нөхгүй байгаа юм. Тэгэхээр алаг нь арай илүү давуу байдалтай болчих юм байна. Тэгэхээр яг хайлын хувьд алгийг авч магадгүй 11 дээрээс 14-ийг гаргаад 15-ыг эргээд дунд юм уу тэгжээж өөрийнхөө давуу байдлыг авч магадгүй гэсэн чинь шууд цулыг авч байгаа юм байна. За тэгвэл манад илүү ашигтай хэлбэр үүснэ. Тэгэхээр наашаа шорон болон луга орох зорилготой яваад арай жоохон дутуу зогтсон юм байна. Тэгэхээр зэрэг манад арай илүү давуу байдал үүснэ гэсэн үг. Тэгэхээр хоёрыг болон өгч байгаа юм шиг байна. Тэгэхээр хажир дундуур бас бох унах эрсдэл бол харагдаж байна. Гэхдээ удаар нэг юм ярина л да энэ. Хараа сул хөнгөн удаар орсон учраас бохон түргдээд дунд хонх цаад амыг авч жоохон чангуудаар өгсөн бол бох бол унах эрсдэл байсан. За тэгтээ эндээс бол дуусах боломж байхгүй. Яг айлын хувьд бол зүгээр илүү шаргнуудыг шууд аваад явчихж байгаа юм байна. Тэгэхээр одоо бол шоромор болсон энэ 2 шарыг гаргах зорилготой явсан. Давхар бас 6 хөндөгч шүү бас цаг ахтар. Тэгтээ эндээс бол дуусах боломж байхгүй учраас. За одоо эндээс 5-ыг ер нь тоглолтод оролцуулах зорилготой явах гэж байгаа шиг байна. За тайлбар гоё шүүг нь баярлалаа баталгаа.
За 7-г тоглолтод оролцуулъя гэж байгаа юм байна. 7-г тоглолтод оролцуулбал манад илүү давуу байдал үүснэ. Яг гэвэл 9-15 тоглолтод оролцож нөхөдөө болчихно гэсэн үг шүү дээ. 9 тоглолтод оролцож 15 нь эргээд дундч унах боломжтой болчихно. 14-ийг бол 11 дээрээс хөндөж ард нь тавьчихсан ч болно. Тэгэхээр 9-ийг ордгоор нь ороод 10 гээд 10 дээрээс 15-ыг эргээд дундуур гээд эргээд дундуур дээрээс 12 гээд 12 дээрээс 13 гээд шууд хэрэг довтлон гэвэл тэгж явна. Тэгтээ нөхөр бол наран тавьг явдал шууд шаарга 15-ыг тоглолтод оролцуулчих гэж байгаа юм байна. Ерөнхийдөө шаглаа тавьчлаа. Нэг ярээ сонсохдохгүй юм уу? Мосолтой нь. Нэг. Одоо яг сонсогч юм шүү. Зээл гайгүй нөө тэ. За айл хэрэг дуусахыг бол 3-ыг дундуур зөх хэвээр. Энэ дэхтэй маш өндөр эрсдэлтэй. Манай талд илүү ашигтай цохилт болно. Алдах магадлал нь илүү өндөр. Сайн зогсон харин. За 5-ыг дундуур, 6-ыг дундуур, зүүнтлийн дундуур орж ирэхээр харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ шарган дээр алдаа гарах магадлал бол байж байгаа шүү. За тэгээс тайм байгаа юм гэж байна. За дахиад одоо бол довтлогоо бас тийм хэрэггүй 15-13 өдрийг л гаргачмаар ах юм. 15 дээрээс 13-ийн 15 дээрээс 13-12-ийн ард хийчихвэл өгнө. Их гоё болох гээд байна да. За 13-ыг дунд биш 12-ыг дундуур гэж шүү дээ. Шууд товтлж байна. Супер амар. Nice shot. За 14 нөхгүй байгаа. 14 дээрээс биш 11 дээрээс 14-ийг гаргаж явах хэрэгтэй. Нэг бол 13 дээрээс түлхэж оруулж цаатлын борт шахаж хагаад 11 дээрээс 14-ийг дундуур тавьж болно. Тэгэхээр одоо техник гэхлээр зэрэг 13-ийн хагараа буруу байгаа учраас наа тал руугаа нэг явах хэрэгтэй. Тэгэхээр 15 9 10 13 11 14 сүүлийн шарик гэж болно. Нэг бол одоо шууд ингэх юм бол хөндөж болно 14-ийг. Хөндөгч шаардсан ч биш. Хоёрын хооронд юм хийчлээ тэ сая. Арай жоохон түргэн шийдвэр гаргачлаа. Тэрнээсээ болоод яг тавилын алдаа хийчлээ ерөнхийдөө. Сэрэглэн явж байгаа. Бүгдээр Батманд хөлбөмбөг бүгдээр байлж ийн бильярдн дээр оргил гэж байгаа юм уу? Ямар гоё юм бэ. Яг хоо зүгээр тавилын алдаач гэсэндээ яг энэ шийдэмгийн энэ зөвхөлт нь өөрөө гоё л доо. 14-ийг хэрэг авна гэх юм бол 13 дээрээс тавил хийх боломжтой болно. Тэгэхээр 13 дээрээс гэхээр 15 нуруутай орчиж байгаа учраас 10-ыг л довтлох боломжтой болно. Тэгэхээр зэрэг 14-ийг 5-ын урдуур маягтай баг эсгээд бухыг нааш нь татвал яат юм бол 10-ын ард маягтай. За нөхөр 13-ыг богны маркта зөхөд бухаа нааш нь татгаж байгаа юм байна. 5-ынх нь урд ерөнхийдөө 13-ыг хийгээд. За их гоё хэлбэр авсан. 5 нь харин гарчааг байгаа. 5 гарцсан байвал бас жоохон рисктэй шүү. 14 12-оос бол гарцсан. 13 хийж байгаа юм гарцсан юм болоо.
болцсон юм шиг байна хараад байх хатгата. Энэ дээрээс бол дэлгэж татна. Төрж ийн. Тэгэхээр зэрэг бух бараг 6-г мөрөхнөө 6-гийн хажуудлаар бух наашаага орж ирэх нь тиймэрхүү маягтай болж. Бүр дэлгэсэн цагтаа хийж байгаа юм байна. Төржиж байгаа юм байна. Харин их гоё зүгсэн шүү дээ. Зүг зэг дээрээ ударын нас хэцүү юм хийсэн байна. Бас сайн байна. Энэ Америкийн тамирчин Америкийн пул тоглодог шинжи барилттай нөхөр ах юм. За тэгэх. За 14-өөр тоглож болохгүй. 10 дээр хайж болно. 15 дээрээс хайж болно. 14 дээр ихээр зэрэг богны портноос 6-ыг авахд хэлбэр болчих учраас 14 дээр бол хайж болохгүй. 10 15-ийн хэлник дээр л хайж барах. Манай 14-ийг гаргах гэж ирсэн. Тэр ингээр чин богны портноос чанга цохоод бүр наашаа самраад хармаараа гаргаад авчих эрсдэл байж байгаа шүү дээ. Өсөлтөгч жоохон дотоо үнэлчүүдтэй л гэмээр зөвхөлтэй ижлээ надад юу гэдэг. Нуу сул зогчин дөгөл болж чинь 6 төгөлбөр уун. Сайн энийг бол чанга зогх хэрэгтэй байхгүй. Унах нь тодорхой юм чинь чанга зохиод гаргаж явахаар. Одоо тэгвэл манад ашигтай болж чинь. За энэ дээр бол зөөлөн цагтүүлэхэд 13 тонн буцаач наагаад тавих болов. Ингүүл өөрөө баригдсан шүү дээ. 10 харыг явуулаад бухаа тэнд үлдээвэл нараа 13-ийн ард тест гоцогтол барих байлгүй. Султ. Одоо 13-ийн ард тест яг наагалтай байх хэрэгтэй. Уг нэг зөөл нэмгийн хэсгээд буцаад 13-ийн ард хийх юм бол наашаа дундынх нь тоочг нь гарахгүй тэгэхгүй савуулж барих юм бол портноос дундуур оруулах магадaltaй учраас сая нараа барилтаа жоохон буруул хийчлээ сүүлийн 2 барилтыг сая нэмгэн 13-ыг портон шахаад оруулсан бол их гоё барих байсан. Одоо нөгөө бохыг наашаа дунд портноос унгааж байгаа юм шиг л өгөхөд харуун хар байрлалтай байгаа шүү дээ. Манараа яг товтлогоо их гоё. Товтлогон дээр бол ерөөсөө дэлхийд гайхагдана. Барилцаан дээр бол жоохон шид дутагдaltaй байх гэдэг нарагийн сул тал нь тэр. Яа, ялж явахгүй юм төөрөө тавьж өгсөн. Одоо өөрөө уусуух тоолохгүй гэдэг шиг. Тооны хязгаар адил хоёр болчихж байгаа. Тэгээд одоо бол энэ саяын ажил бол тоглолт бол нарагийн 100% ажил болох байсан. Тэгээд байж болох байсан. Гэтэ нараа сая бол сүүлийн 2 барайг болсод том хийчихлээ. Сая өнөөдөр дэлгэрхүү бит хоёроос маш харамсалтай болж өчлөө. Бүр техникээсээ гарч чадахгүй бүр хэсэг шоколцуулаа бит хоёр. Хожицсан одоо юу гэдгийг илт таван хожигдох чинь нэг өөр. Тэгэхгүй нөгөө яг хожицсан газар хожигдох чинь бүр ингээд тамирчд бүр сэтгэл зүйн асар том даралт авдаг. Одоо юу гэдгийг тэмцээний үеийн сэтгэл зүгээс илүү одоо тэмцээний дараах тэр хожигдол амсж байгаа тэр сэтгэл зүй бол тамирчдад маш хүчтэй. Маш хэцүү нөлөөлдөг учраас одоо юу гэдгийг манай энэ үзэгчид ялангуяа одоо нөгөө тамирчдыг маань тийхгүй арчаагүй амны шарыг алдлаа тийм үү те амархан шарыг алдлаа тэглээ инглээ гэж янз бүрийн бити ирж байгаа л гэж хүсэх байх шүү бас энэ дашрамд тэрнээс бол одоо юу гэдгийг тэр чинь тамирчид бол одоо юу гэдгийг хинчгэл алдаа гаргахгүй дуусгачихгүй үзэж яваа өөр өөртөө тэмцэж яваа тийм учраас одоо юу гэдгийг тэр
алдаан дээр нь одоо нэг ямар муу юм бэ одоо юу гэдэг юм ширэг алдах тийм ядаж гэдэг юм уу тиймэрхүү комментүүд хүртэл дараад нь уншихад хүмүүс одоо тамирчдад маш хүнд нөлөө өгч дээр нь баг дэвсэлж байгаа юм шиг санагддаг учраас манайхан тэрэн дээр бас бодолтой үзэж байгаарай гэж хэлмээр байна. За тооны харьцаа адил хоёр болсон байгаа. За хаглаад бол унаагүй. За шаригны давуу байдал заалаг цол ялгаагүй байна дөө. Алин чавсан болчих юм байна. Яг уг нь цол бол арай илүү юм 4 гарцсан бол 4 3 6 7 5 2 дүүцгээд дуусах боломжтой. 4 гараагүй бол одоо өстой алгаа явахаас өөр чадахгүй болно гэсэн үг. Дөрөв гараагүй юм шиг байна. Гарцсан юм уу? Гарцсан бол 4 шүү дээ. Нэмгэрээд очсон. Яа, сайн нөгөө гарсан юм шиг гараагүй юм шиг нэг тиймэрхүү байдалтай шааригнууд байгаад идэг. Тэгээд 10-аас дөнгөж гаргаалаа гэж нөгөөх нь нэмгэрээд очиж чухал юм байна. За шаригны давуу байдал бол цол дээр байгаа. Айл 4 дээрээс буцаагаад 3 руугаа орох. За асуулт. За уртын тал руугаа одоо юу гэдэг ногоон ширээн дээр шариг зогсоход бас их жоохон хүндрэлтэй байх гэдэг тал биш үү? Тамирчдын одоо юу гэдэг тоочг нь адилхан ч гэсэн яг нөгөө харах өнцөг болон сэтгэл зүйн хувьд өөр байх гэдэг тал байдаг. Тэр яг тэрний дагуу ерөөхдөө яг алдаа ирж байна. За 15 эсгээд булан байх юм бол 12-ыг гаргаж ирээд дуусгах боломжтой. Байхгүй бол 3-ын урдуур оруулна. Тэр 12 ончиж. За тэгтээ очиртай. Нэг 12-ыг 12 хаасан учраас энэ дээр бол нарантай яд айл холын дээр шууд дуусгах боломжгүй харагдаж байна. За айл магадгүй нэгээр 12-ыг алаад тэнд нь зөөлөн тавьж магадгүй шүү. За 7 дээрээс 5 түүцийг дундуур дааруулах гэж байгаа юм бах та. Түүцүүл явсан да. Тэр ахтарч төрөш. Тэгтээ энэ өөр эрсдэлтэй хувилбар сонгож ийн гэж хэлэх гээд байна би бол. Түүцийг дундуур гэж шагналт нь 5 өнөх магадлал бас байна. Тэгсэн чи харна нөхгүй үлдчихнэ. Тэгэхээр зэрэг ер нь бол хувилбарын хувьд энэ Америкийн тамирчин жоохон буруу хувилбар сонгосон учраас наранд байд боломж ирэх магадлал арай илүү өндөр байна гэж харах гээд хэлэх гээд байна. Татж байгаа учраас 5-ын цааталтай байна. Тэр за тэгвэл нарантай хань дээрээс бол дуусчих бүрэн боломжтой. Нэг шариг одоо гянганд байхгүй бүгд нөхтэй байгаа учраас. За эхлэлийг харин 10 15 гэж харна. 15 бол мортон, 10 бол сунан. Сая 9 рүү харсан. Тэгээд мортчи гэдэг үгнээс морь аваад. За тэгтээ энэ дээр 10 дээр тавих гээд яасан чангадчихлаа. Яг санаа нь 2 портноос 10 дээр зүнтлийн булан тааруулахаар зөхөд нэг мөрөн дээр жоохон мэдрэмжний алдаа гаргасан гэсэн үг. За яг үлсээд бодод гарна буудаад тэгэн готлаа 11 дээрээс шороо гэхээр хийсэн чигээрээ хэрэг байх юм бол татнаад 10 руугаа ороод ирвэл харах яадаг.
Тэгээ яг хаа хар дээр тавигдахгүй шором гэж ороод 13 мөрөөдөөс буцаад ороод ирж шүү дээ. Зүйтэй. Түрүү яг ингэж тавих хэрэгтэй байсан боловч чангад болцсон. Тэгээ нэгсдөөсөө халтагаа засаад арав дээр их гоё тавиад ороод ирж байна. Одоо бол энэ дээрээс 10 дээрээс шором дээрээс 13 дээрээс 14 дээрээс шоромыг хөнгөн ширгээгээд хараалц 13-ыг л гаргуулах хэрэгтэй байна гол нь. За зүйтэй тэгж тавих хэрэгтэй байх юм. 13 дээрээс 14 түүс сүлийн шариг дөнгөрөхгүй бол 14-ийн сүлийн шаригч болгосон бас болохгүй юм байхгүй л харагдаж шүү дээ. Зөв. 13 гараагаа гарцсан юм уу? Гарцсан юм байна. Гараад 11 юм байна. Тэгээ 14-ийн сүлийн шариг болох гэж юм байна. Тэгэхээр бухыг 11 дээрээс 2-ын дэндэл авчих хэрэгтэй болж байгаа юм байна. Яманас хэрэглэн югнэ яг энэ хүн дээр зүгээр очир зүггүй гүйд байх хэрэгтэй. Дотлох скил муутай. Танигт хурдан ордог юм билээ юм. Тактик гэж байгаа шүү дээ. За энэ дээр хоёрын хажууд л их гоё тавьчих хэрэгтэй байна да. Шүү явчих. Бараг болчих واخа. Нуруутай болоог байх гэж бодож байна. Тэгвэл бас нуруутай наалдаа зогсчих бас эвгүй. Их гоё тавилаа. Сайн тавилтыг бол их гоё тавилаа. 11 дээрээс 14 өгдөг тавилаа. За nice. Угаасаа өөрөө шууд буруу сонголт хийгээд эхэлсэн учраас тактикийн алдаа тэрэн дээрээсээ өөрөө явж байгаа юм л та. Нараа бол сайн яг тэр бол тэгж сайхан талцсан газраас бол асуудал дууссан шүү дээ. За дооны харьцаа 3-2 Нарантаягийн 3 төрүүл 6 хончлоо тоглож байгаа. Нарантая довтлохоогоор илүү байгаа учраас ер нь л довтлохоогоо аль болох бүр 70-80% явах хэрэгтэй. За юу болцоож байна? За юу вэ өнөөдөр Венес нь яг өнөөдөр дэги гаархан хариука бид дөрүүлээ дашаа явлаа. Харин хин нараа мал үлдсэн. Одоо очих юм бол шүүгийн дөрүүлээ ороод ирнэ. Тэр нь орчих хаа. Паникнд орно. Паникнд ордог юм лээ гэж. Угаасаа нэг Америкийн пул тоглодог хүн чинь нэг партнершипыг харахаараа яаж довтлох учраа олохгүй тэн дээрээсээ заавал тэдрийг гаргаж авч ийж тэрний ардаас довтлогоогоо хийх гээд. Ер нь ялангуяа энэ Америкийн пулын нөхдүүд бол барилцаантай тоглолтын дээр их тааруу. Тэгээ партнершипын дээрээс тийм бас юу нэг шариг авахгүй тийм байгаад идэг. Тэгэхээр зэрэг яг чөлөө шаригнууд гарчих юм бол харин өстө гоё холбоо дуусчихдаг. Тэгэхээр зэрэг чөлөө шариг айлуулах нэг шаригны даван байдалтай байгаа тохиолдолд бол ганц нэг өөрөө алдаа хийчихгүй хүн шиг ганц нэг байраа хийчихэл тэрэн дээрээс нь дуусгаад байвал нараа ол зүгээр. Ямар ч судалгаа энэ нөхрийг болгож чинь л тоо. За 3-аас өөр юм байхгүй л юм. 7 байж болно. Тэгтээ 3-6-7 4-2 түүц сүлийн ширэг. Тэгээд 4-ийн тэнд бухыг авчир тавьж яагаад харыг хэсгэл. За
нороо хөрөхгүй байсан учраас 7-г морин дээрээс зөгж байгаа. За манай нараа түрүүнд нөгөө морьтой цогцолтон дээр жоохон мэдрэмж муутай зөхөд байсан. Ойрд снукер тоглоагүй морин дээрээс жоохон муу зөхөд байнгүй. Сая бол цол бомбог бол ямар ч асуудалгүй дууссан байсан газар. Алта гаргачихжээ шүү. Сунжаач л тоогоор авчих байсан юм байна да. Яха бохон хоолыг уулахгүй гээд зөөлөн авч байгаа нэгээд зөөлөндөө очиж 700 ажиллаа л та. За 6 3 4 гэх бах. 3 4 2 төвц гэдэг хэлбэр л байгаа шүү дээ. 3-ыг бүр харахч байна. Тэгэхээр зэрэг яг нөхөр 3-ыг сүүлийн шарыг болгох гэж байгаа юм байна л та. Яг нөгөө алдаа хэрэг гарах юм бол 9-12-ыг 3 нь нөгөө хааж байгаа учраас энэ бол хамгаалалтаа цохилт явна. Хамгаалалтаа цохилт хийж байгаа учраас алдаа гарах магадлалын хувьд бол их баг гэдэг үүднээс нөхөр ингэж шууд ийм хөвлбөр сонгож байгаа юм. Гэхдээ энэ дээрээс бол тавилын алдаа гарах магадлал нь арай л өндөр болчихж байгаа юм шиг л харагдаад байна. Тэр хоёр дээр нэг алдаа гарна да. Энэ дээрээс хоёрын тавилал хийх гэдэг жоохон хэцүү юм. Холоос буудчих шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр хоёр дээр алдаа гарах магадлал нь арай л өндөр гэсэн үг. Харагдаад байна. За яг Ари. Юу болох нь? Яачих нь? Төржин нэмгэрүүлж алдах магадлал өндөр. Нуух магадлал өндөр. Яг нэмгэрүүлж алдчих жоо тэр. Яг юм болох хэвээр. За ингэхээр бүрд манад ашигтай бол авчлаа. За 19-2-ын асуудлыг 14 дээрээс шийдэх магадлал боломжтой байна да. 9-3-3-ыг олдох боломжтой. 9-ийг гаргаад ирнэ. Бохнаашаа явна. Гэтэ уг нь 12-ыг гэхээр зэрэг ингэхээр асуу юм аа. Тэгвэл 14-ыг цаад бортноос нь татчих юм. Цаад бортноос нь хүндэхгүй түрхэд татчих юм. За шорон олох юм байна уу? Эсвэл шорон 3-ыг алаа хийчихвэл болж байна. Хожлын ярилцаа 3-2, Ногомтойгийн 3, Америкийн дамжны 2. За цаашаа авах 9-ийн ард ерөөхдөө 3-ыг нуугаад 2 нь бас нуугдчихна. За 3 нь гарсан ч авах боломжгүй байгаа учраас ингэж тавьж байна. За айл бол 2-ыг л айл болох гарах гэж үзэх болов. Хэрэг 3-аар тоглох ч бол зөөлөн тэнд наах байх. Хөрхий. За тэгвэл манад ашигтай. Одоо бараг 9-дээрээс 15-ыг гаргаж аавна гэдээ үзчихвэл яадаг. Тэгвэл бараг болчих юм шүү. Тэгэхэд бол ер нь дуусгаач шүү дээ. Тэр 2-ыг хүнддэг бороо шүү. 15 байхгүй дээ. Яг боорт очир байгаа. Гэтэ том шиг эрсдэлтэй. За нэг бол яг ингэж болж байна. 13-ыг хөнгөн түлхээд 10-ыг дог гэд мөргүүлчихвэл болчихлоо. Манай онд гэдэг шууд довтлмаа л гэж. Уг нэг иймэрхүү юм дээр ганц барай хийчихдэг. Болохгүй юм байдаг юм л тагдаг шүү. Энэ борд ч жоохон яг унах магадлал нь байгаа. Тэгтээ алдахыг бол эрсдэл учраас алдах магадлал нь өөрөө ихсээд явчихна гэсэн үг л дээ. Бильярдыг бол ер нь магадлалын олдоо давхар бас шүүлж тоглодог. За тэгтээ бариатай
барайгаа харин их гоё татаад 3 нэмгэн өгсөн учраас 3 харин их холцсонгүй тэгээд их хөвтөхийн байрлалд харин ороо зогсчлоо. Тэгэхгүй зузаан өгөөд зогтсон бол бас 3 наашаа орж ирээд 3-2 гэж товтлох боломжтой болцсон байсан. Харин их гоё тавьчлаа шүү. За эндээс бол манай он дуусчихно. 13 гарц чигээр байгаа хаа. Сүүлийн хэрэг 15. Тэгэхээр 13 дээрээс 11-ийн хагараа байгаа юм шиг үзэх юм бол бүр гоё дуусах шүү дээ. Байхгүй бол 10 дээрээс 11 рүү орчихно. Байсан байна. 11 гэхээр зэрэг нөгөө 2 бас нуруутай болчих гээд байгаа учраас 12 нь 10 жоохон сонох гад байна. Тэгэхээр 12 руу орж байгаа юм байна. Болно. За одоо бол ямар нэгэн саатдах байхгүй шүү дээ. Байгаа юм уу? 10 аман дээр байгаа ширэг бас жоохон дотор үзүүлж иж хот толгож юм голгож иж бас магадгүй юм шүү. Экстейшн авах хэрэгтэй. За тэр нуруунд чихгүй хүн шиг тэр хот толгож юм голгоод гоц. Энийг л ээчих дууссан шүү дээ. Чиг. За зэт болсон. За тэгвэл ажил манай. Ажлын харьцаа 3-2 явж байгаа. Энийг очих юм бол 4-2 болно. Манай нараа бол одоо юу гэдгийг яг энэ дунд бол бас азрална л та нөгөөдөл нь нөгөө таарсан тамирчид нь бол жинхэнэ зүрхээр явчих нараа юм уу гээл зүрхээр явчихж байгаа шүү дээ. Манай гаах наран тоё хоёр бол энэ дундаа л азрална яг нөгөө яг өсөлтгүйц нэг хэдэн тамирчид л байгаа. Одоо энэ Вартано байна. За Вендижийн сойсон чинь хожигдсан байлээ. За одоо нарагийн хувьд бол одоо том өрсөлдөгч юм бол энэ дунд Вартано л байна та бусдууд нь бол хавтахгүй хаа. Тэгэхээр Вартоног очичод бол ерөн төрүүлж ихээр шинжийн харагдчих шүү яа би харахаар. Өрсөлдөгч бол байхгүй шүү дээ. Вартано л гэж нэг ахтар өрсөлдөгч байгаа. За тооны харьцаа 4-2 болсон. Тооны харьцаа 4-2. За нөгөө өрсөлдөгч тамирчин тайм аут авсан. Oh, sorry. Ари ястаа тэгэхээр чи бандгандаа штэ гэж юм. Дөрөвдөр тарж байгаа бах шүү нэрээ. Тэрийг очиход л бусдууд нь бол easy money энэ даа. Маратонот 4-дөр тарж гинөө. Тий 4-дөр таа. 4-дөр таа. Тэ хаачлцсан тарж. На Jacobs гэд манайхан нөгөө дэгдэг гэж ажилтдаг. Африкийн нэг нөхрөөдийн тэрнтэй маратонууд алдсан 2-1 ялцаатай явж байна. За одоо Германы дамжчин Вероника байгаа. За тэр ч нараг арай очихгүй.
За 2 минут 20 секунд үлдсэн байна. Хэрэг 5 минут тайм аут авахад 5 минут 5 минутаас хэтэрсэн тохиолдолд бол шууд 1 жил болдог. За мөн дээрэс нь тэмцээнд орж байгаа энэ тамирчид одоо юу гэдэг тайм аут авч байгаа тохиолдолд тамхи татах юм бол бас шууд хожигдол тооцож байгаа. Тэр нь яаж байгаа вэ гэхээр зэрэг бильярдын спортыг ерөнхийдөө олимпийн төрөлд оруулах гээд одоо яг дэлхийн бильярдын холбоо ажиллаж байгаа учраас замун дээрээс нь одоо энэ олимпийн хорооны одоо тийм дарга нэг тийм араб нөхөр гэдэг юм билий. Тэр нь тамхи маяг татдаг. Бильярдыг анх Азийн наадамд оруулаад тэгээд 24 оны олимпиар л үү. Уг нь бильярдыг оруулсан байсан. Тэгээд нааштай болцсон явж исэн чинь тамхи татдаг спорт гэж ямар юм байдгийг энэ бол спорт биш энэ төр гэдэг нөхөдөл нь тэгсэрээр бильярдыг хасч исэн юм билээ. Тэгээд одоо бол манай энэ дэлхийн бильярдын холбоо тэрэн тал дээр нэлээ тулж ажиллаад тамирчдыг яг тоглолтын дундуур тамхи татахыг хориглож байгаа. Тэгээд татсан тохиолдолд бүр 0 гэсэн тийм заалт бол оруулж ирсэн билээ. За шагналын сан хожихын төрүүлэх юм бол $10,000. $10,000 гэдэг чинь одоо Монгол мөнгөөр 35 сая орчим болж байна тий. Тиймэрхүү. Европ залууч хөгш байдаггүй юм багтаа. Харин залуучууд нь аржилттай байдаг юм уу? Яа тэгээ одоо ерөөсөл дандаа л нэг юм настай ах ихнэр л байх юм шиг одоо хөгшнө гэсэн чи. Нөгөөдөл нь ажил хийх хичээлэг авах юм. Марг өөртөө ичих гэж гэдэл үздэг шиг л шүү дээ. За энэ дэр бас суутгал бас авдаггүй нэрээ тийм. Одоо юу гэдгийг одоо бид нар өөр төрөл дээр одоо хятадч гэдэг юм уу өөр тэмцээн уралдаанууд бол 20% суутгадаг шагналын сангаас зөвхөн яг энэ одоо WBA энэ тэмцээнд орж байгаа энэ тохиолдолд тэмцээнүүдийн шагналын сан бол яг үндсэн мөнгө авдаг юм билээ шүү. Тэр нь бас уу гэж юу ч байгаа бэ. Тэрс нөхдөд ч бас уу гэж. Шаран цха 6-тай гахад ирсэн. За 3 дээрээс 7 хөндөх юм байна. Тэгэхээр 6 хөнгөн энэ авд наваад 3 дээрээс 7 хөндөөд тэр л зөхөлт их юм ярих юм байна да. Төрж яахын зөөл нь хөөрхий энэ дгүүл буруутсан. 3 гараагүй хаа. Сая зогсоож явах хэрэгтэй байсан юм биг буруу зөгтсөн сая нөхөр. За энэ нөхрийг бол яг хожчих واخа. Хожчих واخ гэж бодоод байна. Гарцсан юм байна. Гарцсан байсан юм шүү. Тэгээд үргээ нөгөө шагаа цацаад болоод 7 хонд ч тахгүй гаргаад ирсэн. Тэгээд манайхны хэлдгээр нүд уруулж ин доо. Нүд рүүгээ хуруугаа хийлээ гэдэг ш. Нарагийн шаргнуудыг гаргаж ирээд тэгэд. Антон лалтуул бас л дуусгах гэсэн байж байгаа ш. 9 дээрээс 12-ыг хөндчин тэгэл босод шаргнууд нь бөөгж хилээд толчихно. Ер нь яг бильярд спортыг тактик боловсруулж бодохдоо хэцүү байгаа шаргаал гаргаж ирээл тэрэн дээрээсээ одоо дөрөөлөл тактик боловсруулчихдаг учраас тэрэн дээр бол тэмцээн дээр уун за арайч бас олон улсын тэмцээн уралдаан дээр уун гэж байхгүй л таа. За довтлыг гэвэл 10 юм шүү. Одоо шууд 10-ыг өгөөл ганц ой бодчихлаа тий. За нөхөр 13 гэж байгаа бол 13-ээс 14 рүү орно. 14-ээс 10
дээрээс 9 12 хөндлөн гэж байхгүй 12-ыг болон цаг та тэгэхээр энэ бас баярлална. Сайн татаад 2 бортноос гарах гэж байгаа юм байна. 5-ыг мөргүүлчихгүй хүн шиг л тойруулах хэрэгтэй. Татаа нь багтцсан байна. За одоо тэгэхээр 10 хотлоо олсон. Тэгэхээр 15 руу орохоос сонголтгүй болно. 15 дээрээс харин 7-гийн тэр авир аваач хуу хүндхүү гэдэг сонголттой. Хүндөөд ямар гоё хөндлөлтөө яа. 12 дундуур байна уу? Байвал одоо л зүг шүү дээ. Эннээс илүү яаж зүг вэ? Үндээ супер зүг шүү дээ. Хоёрыг харин хөнгө мөргүүлэх хэрэгтэй. Зүт. Жоо агараа ихтсэн үгүй юу? Одоо их байгаад байвал савлгаас яах. Уг нэг ядаж үсгийн мөрөгч за түрээд мөргүүлэх гэж шиг байна. Мөрөх хагараа байсан юм байна. За энэ дээрээс болвол өстой. Одоо намайг гэж одоо нөгөө дэлгэсэн цаг магтаа энэ төр гэж хожлоод идэг болцсон шүү дээ. Ялчгүй л одоо энэ дээрээс дэлгэж татгаас өөр аргагүй шүү дээ. Ингээ 2 бортноос 8 ярд. Еврод болж байгаа бүх тэмцээн дээр ууж болдог штэ. Альгч 2002 оны Black Ball дэлхийн аврал дээр ууж байсан. Superdator Luxembourg Open дээр бас ууж байсан гинэ. Хөөхий. Энэ юунууд магадгүй нөгөө Американ пул муулийн Black Ball муулийн нөхдүүд бол магадгүй. Chinese дээр уух юм бол өнөртүүлэх юм бол тэгээд шууд баа штэ. За тооны хавцаа 6 5-2. 6-2-оор ер нь баг авч юм шүү дээ. За ингээ шүүгч нар одоо ажил хийх гэж зөрвөө юм болчих. Шүүгч дууд. Наад. Нэг л бомбор асуудал. Яваад л ажил хийх гэж хэлэг аа. Таны дэлгэсэн цаг гэдэг байгаа. Зөв цаг, буруу цаг гэд байна уу бас гинэ. Яг хагараатай одоо юу гэдэг хагараатай ширээ зөрөхдөө одоо юу гэдэг яг хагараатай талд нь одоо эргүүлэг буюу тийм ээ спин гэдэг ба шүү. Тэр спин эргүүлэг. За тэгээд нөгөө бохон дээр цагийн зүүнний дагуу харж байгаа тийм ээ. Тэгээд цагийн зүүнний дагуу одоо магадгүй саяын дээр 11 зохихдоо одоо сая нарагийн хувьд бол 4-р цаг дээр барь зогсон. Тэгэхээр хагарантай талтан цагтай зохихыг л одоо дэлгэсэн цаг гэдэг. Яг тэгвэл одоо юу гэдгийг хагараа нөгөө 45 градусын налуутай явах байсан юмыг одоо бүр дэлгүүлээд авчиад 30 градусын дэлгэсэн одоо өнцгтөө явуулж байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү маягаар тайлбарлаж байгаа гэсэн утгатай шүү. Евро стандарт юм биш үү гэнэ. Анх нөгөө англичууд чинь гээжсэн шүү дээ. Chinese-ийн тэмцээнд ороход бол баахан бие уусан нөхдүүд л байсан. Нэгэл нөхд хүмүүс гайхал хүүж дөө битүүл тэмцээнд орж битүү бие уу гадах ингээл. Тэгэл хятадууд тэдрийг өстө жинхэнэ хямгцсан л та. Бие уух юм бол уучлаарай. Та шууд дуусна гэл. Тэгэл дараагийн тэмцээнээс тийм байхгүй болсон шүү дээ. Сайн дурын өсчүүл юм багтаа. Нэрэл тийм биш. Нараа ч асан штэг нэ. Өөрхийдөө нараа битгэрээ уух гэж ямар юм байх. Битгэрч хариг штэ. Нараа ч гайх мэдээж одоо хүн юм хаа нэг ууж идэх юм гарна. Тэгтээ даахгүй штэ. Хурдан сохт.
л хурд талмаараа л явчихсан. Нэг тоглолт уучаа тоглож моглоно гэвэл бүр бүтэхгүй юм бол. Тэгтээ бүр ингээд хуучны дээр нөгөө бичлэгнүүдийг харж яхад бүр снукер бильярдыг тэмцээн дэлхийн авраг болчих чинь суудсан тамхи баг бол тамхиас тал явж идэг гэсэн юм шиг. Бильярд бол ямбны спорт аа гэл. Тэгэл үж идэг байсан байл шүү. Одоо ч тийм байхгүй. Маш өндөр төвшөнд хөгжиж байгаа ийм спорт чинь одоо тэгээс бол хэрэгтэй мэх хэрэглэж байхгүй. За тамигч одоо дурч тэгтээ нөгөө одоо юу гэдгийг тэмцээний дээр арх би юу өдр хэрэглэж ийн гэж байхгүй шүү дээ. Яг нөгөө клубын тэмцээнүүд дээр бол тиймэрхүү юм бол байдаг шүү дээ, тийм ээ. За тооны харьцаа 5-2 байгаа. За ер нь бол яг Европын аврагын стоп болон опен энэ тэмцээнүүд бол яг эхлэхдээ хэдэн ажлаар ихсэн. Яг тэрийгээр явсаар байгаа л дуусчихдээ юм. Саях бол унд хэрэггүй ширэг байсан да. Надад сая баг авахгүй зохиогүй хаа. За яг 6-2 тийм байгаа учраас одоо 10-14-2-ыг шууд гаргачихлаа. Айлын хөлт бол төвд 6-2 алдчихл таар шүү дээ. Алекс Хиггс гэж тийм шүү дээ. Яста тэр юм ба аврагд чи ер нь тэгэл харахаар нөгөө виски гэж хэмтсэн тамхи баг болцсон. Снукрийн дэлхийн авраг гэдэг тийм л байсан юм билээ л хууч юм бол. Хүрэл хүүк гэж манай хүүк үү? Манай хөрлөө. За хоёр дээрээс түүцийг хөндөх зорилготой явсан юм байна. Тэгээ бүтлгүүтэд бүр өөрийгөө баг нуулуу. За тэгтээ түүц дээрээс цаатлын зүүнтлийн цаатлын ам руу түлхээд 9.11 литрийн амыг хаах зорилготой ерөөдөө зөөлөн зогхохоо. Тэр ударыг мэдэрч чадахгүй бол мараад ирэн дээрээс тэгээд шууд дуусах шүү дээ. За мэдэрлээ. За тэгтээ бодарчин баярлах болоогүй. Энд дээрээс 14 гэх юм бол 2 портноос одоо бохвагийн жоохон цаахан толгой 11 9 рүүгээ бол орчихол юм байна даа. 14 дээрээс. Одоо энэ дээрээс одоо юу гэдэг яг өөрийнх нь хагараагаар цогхоход бол бох 5 руугаа явах гээд байгаа бол одоо энэ дээрээс хагараан дээрээс нь дэлгээд шахаж бүр зүүнтэл рүү дэгж татаад зүүнтэл рүүгээ оруулж ирж байгаа гэсэн л утгал уг нь яваад байгаа юм. Манайхан ч дэлгэсэн гэдэл намайг очилцсан байл шүү дээ. Европт ирсэн чинь дэлгэсэн цаг алгцгий гэдэг. За 6 гэл одоо гаргаж явах таа л. Сая нэг довтлогоо явуучих байсан юм аа. Яг түүзэг гэхдээ ансан болоод яг болохгүй ч юм байхгүй л тэгтэл сая шууд довтлчих боломжтой байсан юм. Айл одоо шаглалтын цогт хийх гэж байна. Соп. За олч. Тэр хараа дээр. За болж байна. За бас юу юм бэ шүү. 9 баруунтлын болон байхгүй 11-ийг авч иж чөлөөлөгдөх гээд ах юм. Тэгэхээр яг 15, 14 гээд 11 гээд 10 гээд сүүлийн ширийг 9 болчих гээд унах юм. Яг бүр болохгүй бол 14 дээрээсээ 11 рүү ороод 11 дээрээсээ 9-ийг шороомоор алж болно. Нэг бол 10 руугаа авчирч байгаа 9-ийг баруун талын уртын буланд нь тааруулж агаад шууд дуусгах хөлбөрлөө бас олж болох юм байна. За 11 рүүгээ урдгаар орсон. Цааш гарах хэрэгтэй. За 11 дээрээс
Яг хөө манай хүн шууд 9-ийг дундуур харж явах юм. Дундуур ихээр нуруу дуруу тоолж байгаа хэвчээ. Жохон аграа байх юм бол 11 дээрээс 11 дээр бишээ 9 дээр тавьчих юм бас болохоор юм байна. За 9-ийг дундуур гэдэг хөлбөр сонгож байгаа юм байна. Яг хөө шууд өглийн цогцолтолтой энэ авах юм бол шууд бас. Гацтгийн сэргэлэн дийлгэж хатах болгоод боддоо байна үү. Оноор Европт амьдардаг монголчууд манай одоо тийм хоч гисэн л шүү. 6-гийн баруун талаар нь гаргачих болов зүгээр ах юм. Тэгэхгүй зүүн талаар нь гаргана гэхээр удаар нь дутчих магадлал баг шүү. Хараа нэгтэй. Тэр хараа. Татаачих. Татаа 6-гийн баруун талаар нь орлоод ирчих. За одоо яхад хүнд хөсөр яах вэ? Наадлын портноос. Одоо эн чинь одоо юу гэдэг хагараа одоо баруун талтаа гэхэд баруун талтаа цагтаа зохихыг л дийлгэж татна гэж тэрийг яриад хагаратад болсон цаг их тэр ястаа нөгөө дэдгээ нэгтгэжтэй. Тийм өргөө байлаа. Дунд үедээ коуч өргөө болоод Европт ирээд дэлгэсэн өргөө болсон. Ордээ доош. За яах чинь манай 6-аг л портон аль болох шахсыгээд яг санаа нь олцсон. Гэхдээ тэр ансаас нь тэгж нарийн мэдэрнэ гэдэг бол хэцүү л да. Тэрний оронд харыг нь нэмгийн хэсгээ 6-гийнх нь урдуур нь цаатлаас нь савж оруулна гэдэг байдлаар явуулсан бол арай амьдралтай юм болох байсан юм болов. Эндээс бол бас дуусгач харагдаж байна. Тэгтээ чинь айл бол 6-2-ын харьцаатай явж байгаа учраас ачаал бол автсан байгаа, гар бол чангалцсан байгаа. Тэгэхээр зэрэг удаан нь сулдаж ихтэх тиймэрхүү алдаанууд, тоочны алдаач гарах магадлал бас байгаа. Тэгтээ харъя. Зургааг 2 портноос хавтдаг тавих юм да. Одоо зүүн талдаа хагараатай байлаа гэхэд энэ дээр магадгүй одоо юу гэдгийг 8 дугаар цаг дээр ч юм уу 7 дугаар цаг дээр ч юм уу хөнгө удаартаа хөгжиж байгаа. Энийг цохилтыг л одоо дийлгэж татна гэж яриад байгаа. Дийлгэж түлхэж ч болно шүү дээ. Нэг биерээ хаач тах. Яг зогсоох цаг дээр өгсөн ч болно. Айсаан гүлгороо гаргаад ирж шүү. Ахтар. Сайдэр цаанаасан портонд байсан бомбыг л буруу зогсноос болоод яачлаа лээ цаг нь хэдэн ядуулдчих за 33 минут ч 33 минут болцсон байна. Бэр өнөөдөр шиг Австри явт юм уу шиг. За зөв тайм аут авдаг нэг зөв биш бүр. Тэр нь бол бас одоо юу гэдэг нөгөө хожлын яг ер нь тамирчдад одоо юу гэдэг яг сүүлээсээ хоёр дахь хожиж байгаа тамирчдад энэ сүүлээсээ хоёр дахь тоглолт их жоохон хаяг тоглолт үзүүлчих гэдэг тал байдаг. Алдаа гаргачих гэдэг тал байдаг. Одоо 6 хожлоо тоглож байгаа гэхэд нараа
тав болцсон. Одоо саяын тоглолтод жоохон хаанг зөвхөлт хийх гэж ч гэх юм уу. Алдаа нараа илүү гаргачих гэдэг тал байдаг. Ер нь нараа гэлтгөө бүх хил тамирчтай тийм байгаад байдаг. Тэгэхээр яг тэр одоо яг тийм 6 дахь хожлоо авах, сүүлийнхээ хожлыг авах тэр тоглолтын дээр л аль болох илүү нэгт юм бай. Тоглолтыг гүйцэтгэж яахгүй бол тамирч тайвширчдаг. Хожчих юм чинь дээ. Хожих нь тодорхой олчлаач гэдэг юм уу. Тэгээд эрнээсээ болоод бариулаад бариулаад ирэхээр зүрж тийл даваад ингээд боловдаг талбай хийдэг юм. Тэгэхээр зэрэг тамирчид бол наран тайгаад бол саяын тайм авт бол маш зөв хөлбөр. Зөв юм хэлээ гэж бол би хажуу хөндлөнгөөс дүгнж байна. Утгатай бодшил санагдаж байгаа бахта нараад гинэ. Гэхдээ бас тэгж хожим тодорхой ч гэдэг юм нэг тиймэрхүү байдлаар тэгж хайр өрөөсөн юм хийж болохгүй. Тэгэхгүй одоо нэг анзаар нөгөөдх нь хоёр очоод зэрэгцээд ороод ирэх юм бол маргаачаалгаа авахгүй ачаал авчих шүү дээ. Тэгэхээр зэрэг тэгж хайр хүртэл өрөөсөө хийж болохгүй. Нэгт байдал бол миний хамгийн дотны найз гэдэг дээрэл байж явах хэрэгтэй шиг юм uitвал. Тэгэхгүй миний ч гэсэн алдаа бас өнөөдөр хожчихноо. Хожихын чинь гэл тэгсэн ирнэл ерөөсө тасарч чадахгүй контр гараад тэрнээс олоо хожигдчих шүү. За энд нэг юм сони юм болчихын. Гэхдээ шүүгч нараа хоёулаа юм хэлсэнгүү. Why? Яасан бэ гэхлээр түрүүн нөөцөлдөгч тайм авт авсан. Тэгсэн хэрнээ. Сайн нараатай хамт дахиад зүрх гараад. Тэгсэн шүүгч ч юм хэлсэнгүү, нараа ч юм хэлсэнгүү. Энэ нь өөрөө бас болохгүй юм байгаа юм л да. Харин тийм боо өдөр их зүг харсан байна яг л. Тийм л юм болчлоо. За хаглаад унтсан шүү маягт зөвлөгч нь. Цаг дуусахад 30 минут үлдсэн байсан да. За цол бомбыг авч байгаа юм байна. 7 дээрээс 6 гаргаж авна. Тэгэхээр зэрэг нь бол манад ашигтай болно гэсэн үг. Ягаад гэвэл 5-ын ойр хавьж ямар нэгэн хөндөг шаарч юм уу. Эсвэл 5-ыг наашаа дунд эргээд унтчих юм уу. Тиймэрхүү байхгүй байгаа учраас. Одоо нараад илүү ашигтай гэсэн үг. Яг саяын тайм авт нь юу л яасан юм байна л та. Яг нэг бүр болохоо байсан тохиолдолд шүүгчтэй хэлж байгаад нэг удаа зүгээр нэг 0 мөл орж яалтаа та гинт хийсэн үрдлээ. Гинт хийс үрчлээ би нэг 0 орох гэдэг шиг тийм үү. Тиймэрхүү маягаар шүүгчээсээ зөвшөөрөл аваад яаж болдгийг сая нөхөр тэгээд л гарсан юм байна. За 13-ыг л зөөх хэрэгтэй дээ. 11 гэхлээр зэрэг 13-ыг цаашаа түлхэхэд зүүнтлийн цаантлын фото шахагчих гэдэг магадлалтай харагдаад байна. Тэгэхээр зэрэг хараа байсан юм байна. Цуцаан мөр болчлээ дээ. Арав дээр хаях уу? 10 баг найдвартай байна. 10 арай илүү найдвартай байна.
дээр ажил. Яг өдөр мө 12-ыг бол тэнд ойрхон 3 ширэг байгаа юм чинь тэд дээрээс хөндөж учраас 12-ыг бол орхиод 12-аа гаргаад ирчих юм бол ерөнхийдөө шаглаад авчиж алдах юм бол дуусах гээд. За хоёр нь яг гарах нь галтсан байгаа. Хоёр дээрээс ингэж орохоор яг 4-ээс 5-ыг хөндөх боломж бол байгаа юм байна. За ингэхээр бүр болчихлоо л даа. Одоо яг шороонд үзэг явуулаад 10-12-ийн нүртлийн нүхийг нь хаах зорилготой явуулах баг. За тэгтэн тэр үл яг нэг удаагийн торгуулталтай. Шороон ч гэсэн бүр дангаар нөөч. Тэгэхээр зэрэг өхөрхий алдаа болцсон юм шүү дээ. Зөв. Портос номсон гэж үзсэн байна. За зөв шудраг байна. Энэ бол бас тамирчны ёс зүй. Хитээ одоо тамирх гадны тамирчин ч гэсэндээ тэгээ чухал тоглолт хийж байгаа ч гэсэндээ өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөөд нараг алдаа зөгрөө гэж. За тэгээд нараа ерөнхийдөө бол шаглаад авчлаа. 10 дээрээс 12-ыг хөндөх боломжтой. 14 дээрээс хөндөх боломжтой. 13 дээрээс хөндөх боломжтой. Яаж л яаж хөндөхөр харагдаж шít. Зүйтэй. Унсан зөв. Ер нь бол. За 95 дангаараа 12-ыг хөндөхгүйгээр эсэгдээд шулуунда гараад ирэх юм бол харин юу шүү. Тэгтээ хаам авах магадлал байгаа да. Хаам аваад цаашаа тэр зодсон өгөөд. Зэмана наба яхи 13-ыг дундуур хэсгэж болно. 13 ер нь ажлын шаариг болчихж шүү дээ. 13-ыг лээч. Тэгвэл дуслаа. Салааталд орсон байж тээ. Яаж байгаа юм бэ? Зүгээр аваад яг нөхрийн санаа нь бол 12-ыг хөндөх зорилготой явсан юм байна. Нөгөө дийлгий цагтаа татцсан байна. Тэгсэн чинь нөгөө төндөө нэмгэрүүлээд аваачаад бүр хөндсөн ч юм байхгүй бүр ихцээрээ бухан орж ирээ дөрвийг нь мөргөөд. Яа ингэж болохгүй шунаар. Ганцаар дээр нь дуусахгүй л. Иймэрхүү мэйгтэй явах юм бол хинчил дуусгаад явчих штэ. Ялангуяа одоо үгдийн том тамирчидтай ингээд ойрхон яваад байх их хүнд үүдэг. Одоо нөгөө том тамирчдад жоохон ачаал болчдөг. Яна хожигчдыг гэдэг дарамтын бодлууд орж ирээд байдаг учраас алдаа гарах магадлал нь төсөөд идэг. Тэгэхгүй яг л ерөөсөө эхнээс нь давтаал авчих хэрэгтэй байна. Одоо ингэж хайн дээрөөсөө юм хийж болохгүй. Саях дээрс зүгээр л 13-ыг яг хийн гэл зөгчсөн байх л бол 100 нарагийн ажил болох байсан. Тэгэхгүй. Давхар хөндөнд гэж заваар болж байгаа. 5-4 болгоод авлаа. За Наранtoягийн 5 Америкийн тамирчны 4 болсон. За цаг дуусахад хэдэн минут өлцсөн. 26 минут. 26 болстой. Тэгэж явсан л доо. Тийм 26 минут тоо. Сайхан болчихмаа.
зүгээр авахгүй байж. Татаж хөндөж юм одоо ямар хэрэг байна. За яах. За энийг л дуусгаж тэгэхгүй контролч ажиллаа аваа шүү дээ. Ядрах бол шүү. Ювэн тоглож юм уу? Тайм уу? Хидийтэй байна. За унсан шааргны давуу байдал гүн цул юм байна л да. Цул гэхлээр 5-аас эхлэх юм байна. 5-аас эхлэхээр наашаа ингэж орж ирнэ. Энэ дээрээс ингээд түүц 6-2-ыг бас тийм байна 4-2 юм байна. Энэ хүүдээ томок маань нухолж байгаа юм шүү. Битгэн тэгэр эхлээд тэгээд гисэн юм шиг гэдэг шиг. Тэгэр эхлэн нэтэл юм байсан юм. За халаг бол нэг давталгаа дуусгах гэдэг жоохон яригтэй. За тэгтээ эндээс эсрэг цагтаа 4-ийг мөргүүлэхгүйгээр 11-ийг мөргүүлээд 11-ийг мөргүүлэхээр худлаа ба штэ. Эсрэг цагтаа цаашаа бүр 9-ийг мөргөтлөн зогтдог бол цагчгүй оруулж байна. Шорон байгаад байгаа юм уу? Шорон оруулъя гэж байгаа юм байна. За шорон оруулсан ч 15-ын асуудал байгаа штэ народ. 15-ыг л асуудлын шийдчих юм бол Golden Axe эсрэг тамирчин ёс зүйтэй шударга байснаар нэг жил авлаа гэж яг зөв. Ер нь бол ийм байдал тамирчдад их ажиглагддаг, их байдаг. Ягаад гэвэл зэрэг одоо гэдэг нөгөө нэг алдаа хийчихэд нөгөө өсөлдөх тамирчин хараагүй үед нуугаад явсан тохиолдолд сэтгэлд нэг л сэвттэй байсараагаар тэр нөр хожигдлуулчих гэдэг бас тал байдаг юм аа. Ер нь тэгснээс одоо мензэн бол зэг шиг үгийлэгд болно шүү дээ. Ер нь бол яа. За 4-ийн асуудал байгаа айл дээр. 4-ийн шагам эхлэх үү, 3-аар эхлэх үү, 2-ыг ихээр зөвхөн алдсан чаман дээрээгээ зөөлөн зөвхөн унах юм бол 6-аараа давтална. Тэгэхээр зөөлхөн зөвхөн 12-ыг ерөнхийдөө амын хаах маягтай зохиоха. За 4 тийм байгаа юм чи 15 нүхтэй болгочихвол яадаг 12 нүхтэй л юм чи тэгчих юм бол алдсан ч алдах юм бол дуусгана гэдэг 4 дээр найдаад нэг явчихвал яадаг юм бэл яг нэг шаарган дээр бас хамаагүй найдах чи эрсдэлтэй л дээ тэгтэл айл бол чангарцсан байгаа шүү дээ. За гоё згсэн. За 6 байгаа 2 байгаа. Айл 6-аараа бол орох болоо да. Мөн үржих гэдэг нэ. Нэрэл мөнгөтэй мобтэй хөөхгүй шүү. Тэгтээ сайн тоглолт юм байна. Ган орхонтой тоглоод бас нэлээд юу төлж хагаад 5-4 цагт дуусаад хожиж ирсэн шүү дээ. Ган орхон. За эндээс харин түүцийг хачир гэж явуулах болов. Тэхгүй юм байна. Тийм юм харахгүй харахгүй юм байна. Манайхан нэрэл
ажраа зогсож шүү дээ. Энэ унж болохгүй шүү хэ. Энэ унуулаад ястай юу шүү. Йоо за зүг. Дангаар нь цацсан шүү дээ. За тэгвэл манад. Ашиг хаяасаа ярина хажир хүтсэн болоо хааларч шүү. За бараг л 2-12 явуулдаг болох уу? Үгүй гэн эргээд ундуу. Яах ч юм бол түүцийг Шоромов 4-ийн биш 2-ын ардалд чанга өгье. Юу чанга өгдөө. 2-ын ардхан талд Зүнтлийн Наадлын портны гол руу 11 өгсөн бол харин мананараа эвгүүтчих шүү. Сайхан том байдаг гэж. Өөрийнхөө Шором өхөд гэмгүй ширэг байсан. Унах юм бол шууд дуусна. Алдсан ч 2 нь нөхгүй учраас. Харин энэ дээрээс 4 гарцсан бол бас 2-ыг хөндөө гаргаад ирж бас мэдхэр хагараатай зогсцсон байх шүү нэрэ. Гарцсан байж тээ. Яа. Түрэн багтсан тултаа. Яла. Мөрөсөнгө. Биш 2-ын үндсөнгө. За эндээс яг нэг ийм хувилбар явж болж байна. 3-ыг эсрэг цагтаа болон цохоод бохыг энэ Зүнтлийн Наадлын 2 алаг шарганы ишиг авчиж байгаа. Алгийг цолыг ихтлийн болонд нь урсгад зохих тийм хувилбар сонгох жоох шиг байна. Эсрэг цаг зузаад тийм да тэр. Яа. Тэгэхэг бол бас юу шүү. За эндээс л босох, бодол босох тэгэхгүй болох шүү. Дээрээс 14 лүүгээл орох хэрэгтэй. Тэгэхгүй 15 руу гэхээр зэрэг 12 нь босч жоохон Зүнтлийн порт бас шахагдаад зогссон биш үү. Эндээс бол хамаагүй бас гаргалгаа хийх гэж байгаа. Энгээд хайр зөхөд бас асалтах хэрэгсэл гардаг учраас эндээс бол хөнгөн яг л аваал явж байгаа. Гой зөвлөө. Хамгийн байж болох гой орн гаргалаа гэсэн үг шүү дээ. Сая ийм наалтцсан юм. Портны амны ширгэн дэс. Айсаар норсоод. Цаангад татаад ялдсан танараа минь дуусах. Аха. Жоо цохолт хийхгүй ширгээлтэндээ нэмэгчлээ штэ. Ток цохооч юу. Яа ингэж болохгүй шүү нараа минь. Цохолт хийхгүй юм ширгээлтэй. Ширгээгээ тавьж талдаж. За энэ 2 дээр л нэг юм бот итөө хэдүүлээ. 2-ыг л за хаграа багтаа тавигдсан. Энэ дээрээс одоо юу тийм жоохон хүчилж харлуу гаргах чаана нэгээд зуулгах магадлал байгаа шүү. Энэ дээр л нэг юм болно да. Маргааш энтхийн цагаар 11-с тоглолт байгаа хаа. Эхний тоглолтод 11-с явцгаадаг. За энэ татаж жоохон зоож гаргаж ирнэ. Хаграа багтаа зогссон. Наалцсан шарыг зооно гэдэг бас тийм амар ажил биш шүү. Яа. Юу ч нараа. Яа. Ийм хүн дээрээс тоглолт иргэдэгэн шүү. Юурээсөө ийм хүн хайгаа нээж болохгүй.
цаг дуусах хэдэн минут байна? 8 минут юм уу? 8 юм уу 6 юм? 6 юм уу? 15. Урдлынх нэг нь харагдав. За 15 минут байгаа юм шүү. Цаг бол за юу тарин марин ороод. Манай ирчүүд байхгүй бүгдээрээ хажигдсан. 16 дээр молт. Энэ базар дээр наа чин нэг буян зээл хэсэгтэй номсоос алдуулдаг ном шүү дээ. Чи ус тэр тэрний мэдээд байгаа юм. Яа нара сая удаараг шүү дээ. Ток. Чи ток гэдэг үстэй ширгээлтэнд нэмэрээд очиж байгаа. Зүгээр зогсоох саях дээр бол хамгийн найдвартай зогсоох цаг гэдэг. Зогсоох цаг дээр нь удаар тэгэхгүй. Татчих байгаа. Энэ хаан хийнх вэ? Герман. Манай томоког явуулсан уу? Хинэг? Гүлтичээд сайн л юм. Юу микрээ зогссон чи харын алга малгар амар хөлөвцөн шүү дээ муу нараагаас олчих. За нэг тарин бичсэн одоо тэгээд хожих юм бааз. Бүгд адилхан л өнөдөр дөрөв тоглож. Нөгөөдгөө ч гэсэн дөрөв тоглосон. Тийм шүү дээ. Бүгд дөрөвд тоглолт байж. Яа яаж яах цолн ямар зэвүүн зогссон юм бэ? Нораа. Зургаа дээрээс харыг гаргаж ирэх гэж зогссон. За энэ дээрээс харин нэг юм болох гэсэн. За али. Сая авсан ч харин бариатай болох байсан. Одоо харин тэгчихгүй юм аа ихгүй шүү. Юу солиараад байна. Салиараад багч. Энэ яг дөрөвний энэ зөвхөлт байхгүй. Яг энэ удаараа энэ зэг дээр өгсөн байхгүй. Яг ингэж тэгэхгүй очиад нэг хачин ширхээсэн нэг хачин юм ийгээд алдчих юм энэ. Jacobs маратон хоёрод 3-3 болцсон. Цаг нь бас нэлээд өгцөн байх хэвээр одоо. За 14 баруудлын болон байгаа. За тэгэхээр ингэх юм байна. Нараа 10 дээрээс 11 15 13 14 сүүлийн ширэг баруудлын болон тэгээд харлж 10 дээрээс 11 15 ч үеж болно 11 ч үеж болно. Тэгтээ 11 дээр баха 11 рүү оруулж. Яг гэдэг юм. 14-ийг дундуур хэрэггүй шүү дээ. Ёс тоолохгүй шүү. Тэгэхээр бухны байрлал одлоо олчихно. Баруун болон 13-ын тэндээс бол баруун болон тавьчих шүү дээ. Тэгэхээр зэрэг 10 дээрээс 11, 11 дээрээс 15, 15 дээрээс 13, 13 дээрээс 14-ийг баруун болон татаал хав дээр тавьчих шүү дээ. Түлхэж 14-ийг дундуур өгөх гээд шүү дээ. Үгүй. Тэгэхээр чи харын тавил. За тэгвэл одоо тэгээд 15-ыг нэг буудах ажилтай л болно. 15 юм 11 хоёрын хайлныг буудах ажилтай л болно. Яг нь ер нь бильярдын спорт дээр буруу бодолт гэж юм бол байхгүй гэдэг байна шүү дээ. Буруу бодолт бол байхгүй. Хамгийн хялбар аргаар яаж дуусгах вэ гэдгийг л тамирчид хэлдэг учраас
одоо нараа өөр нэг юм бодож явахад би нэг өөр юм бодож иж болно, хариука нэг өөр юм бодож иж болно, одоо юу гэдгийг дэгийг нэг өөр юм бодож иж болно ч гэх юм. Тиймэрхүү маягаар тамирчид бол тэгчихгүй ингэчихгүй гэдэг дараад бас энэ юм яриад ирэх тийм ээ. Тэгээд бол хүнээс шилтгаалаад өөр байдаг. За 11 дээрээс өгн гаргуул зүүнтлийн портноос ойлгуулад харыг баруун зүүнтлийн цаантлын болон руу явуулах хэцүүгээр юм байна да. Тэгэхээр 15-ыг одоо жоохон нуруутай юм заа яах. Ийм extension үг авчихсан бол за яах вэ ганц үуч зөв аграныг нь яг зөв тавьсан. Наа зөв. Аграг нь маш зөв тавьсан. Тэгэхгүй 15-ыг ийм аграатай тавьчих юм бол тэр олон шаргнуудыг мөрөгч хэрэгсэлтэй байсан учраас 11-ийг ингэж тавиад харин 7-ыг нь мөргүүлэхгүй хүн шиг 7-ыг яг наадлаар нь зөрүүлээд оруулахад л харын хавд яг тэр одоо нарагийн дээр заагаад байгаа тэнд очих хэвээр. За цэгний хувьд гэх юм бол за 4-р цэг дээр үйл орог болчих болоо та гэж бодох юм. Тэгтээ чанга өгч болохгүй. Хөнгөө дараа 4-р цэг дээр өгөх юм бол тэлэлт нэрэ бага очно. Тэгэхээр 4-ийг яг зөв. Яа гоё. Дахиж хосооч. За нэг л урсгаж. Чу. Чоманора. Яа. Цалигч нь. Салютаморч яах ч нэ. Ой. Ах нүр юм шүү. Цаг нь хэдэн минут үлдсэн юм. 9 минут үлдсэн юм шүү. Цаг бол амгалт болсон. За. Ийхүү надад яадснаа шүүгийн дөрвөлөө гарч ирлээ. За хажуудлын ширээн дээр Jacobs хинтээ маратоноор тоглож байгаа дооны харьцаа 4-3 болж байгаа. Энэ хоёрын хоцсонтой Нарантуя тоглолтод хаачих юм бол авраган талаа. Тийм штэ. Энэ маргал явуулах лам цал. Тийм тэгээгүй бол контр гараад замаар болж байгаа штэ. Шалгалт таваад байдаг юм яа. Тэгтээ ер нь бол ийм нэг ийм богино тоглолт чи аюу 7 6 жил мөрөлдөг бол маш богино. Тийм. Тэр чинь 6 болж тийм. Тэгээ саяхан дээр ширгээлт хийж байгаа нэгээд авчаад. Ширгээж мэргээ ширгээндээ нэмгрээд ёо. Яста илэг авах юм байна. Илэг авах юм чи. Жохон чангасан ч зүгээр ингээд татаад хийж. Цагтай.